Сайн байцгаана уу хүүхдүүдээ? Багш нь 7 дугаар ангийн сурагчдад зориулж дараах хичээлийг бэлтлээ. Бүгдээрээ хамтдаа соронзон сэдвийн дасгалуудыг ажиллацгаая. Юуны өмнө хичээлийн зорилттойгоо танилцъя. Хүүхдүүдээ даалгавар гүйцэтгэхдээ дараах зүйлсийг анхаараарай. Асуулт 1. Дараах асуултанд хариулаарай. Соронзон үйлчлэл илэрч байгаа орон зайг физикт юу гэж нэрлэдэг юм бол бидний нүдэнд үзэгдэж гарч баригддаг юм болов уу? Хариулт. Соронзон үйлчлэл илэрч байгаа орон зайг физикт соронзон орон гэж нэрлэдэг. Соронзон орон бидний нүдэнд харагдаж гарт баригдахгүй боловч бодиттой оршин байдаг. Асуулт 2. Дараах үснэгтийг бүглэнэ үү? Дараах биед өгөгдсөн байна. Төмөр хадаас, мод, хөнгөн цагаан, хуванцар тоглоом, түлхүүр, бичгийн хавчаар. Хариулт. Соронзон шинжтэй биеүүдэд төмөр хадаас, бичгийн хавчаар, төмөр түлхүүр, соронзон бус шинжтэй биеүүд нь мод, хуванцар тоглоом, хөнгөн цагаан зэрэг байх нэ. Асуулт 3. Соронзон ямар хэлбэр дүрстэй байдаг юм бол? Хариулт. Соронзон дараах зурган дээрх ижил хэлбэр дүрстэй байдаг байх нэ. Тах, шулуун, дугуй гэсэн 3 янзын хэлбэр дүрстэй байдаг байна. Асуулт 4. Зурагт үзүүлсэн соронзонгуудын туйлыг үсгээр тэмдэглэж өнгөөр нь ялгаж бодоорой. Хариулт. N-с туйлууд таталцсан, S-ийн туйлууд таталцсан, S-с туйлууд түлхэлцэн, N-ийн туйлууд түлхэлцэн. Асуулт 6. Тогтмол шулуун соронзон аль хэсэгтээ төмөрийн үрцгийг илүү хүчтэй татдаг юм бол?
хариулт. Хүүхдүүдээ та нар дараах байдлаар хариулсан байх гэж бодож байна. Тогтмол шулуун соронзон 2 үзүүр хэсэгтээ төмрийн үрцгийг илүү хүчтэй татдаг байх нэ. Соронзон үйлчлэл хамгийн их илрэх энэ хэсгийг соронзон туйл гэж нэрлэдэг. Асуулт 7. Соронзон орныг хэрхэн дүрсэлдэг юм бол? Хариулт: соронзон орныг хүчний шугамаар дүрсэлдэнэ. За энэ эхний зургийн хувьд Э-нээс гэсэн туйлуудын хооронд хүчний шугамыг яаж дүрслэснийг харж байгаа байх гэж бодож байна. За хүчний шугам нь Э-н туйлаас гараад С туйл руу орж байгааг харж байна. Мөн 2 дахь зурган дээр ижилхэн Э-н туйлуудын хувьд хүчний шугам нь яаж дүрслэгдсэнийг харж байгаа байх гэж бодож байна. Хүүхдүүдээ ялгааг нь сайтар ажиглаад дэвтэртээ зурж аваарай. Асуулт 8. Тах хэлбэрийн соронз хадаасны хэлхийг барьж байна. Ц хадаасны үзүүр ямар туйлтай байх вэ? Хойд туйлтай байх нэ. Асуулт 9. Харилцан үйлчлэлийн тухай орхигдсон үгийг нөхөж бичээрэй. А. Соронзны ижил туйлууд. Б. Соронзны эсрэг туйлууд. Соронзны ижил туйлууд түлхэлцэн, соронзны эсрэг туйлууд таталцсан. Асуулт 10. Нөлөөгөөр соронзлогдсон биеийн соронзон шинж чанарыг арилгах жишээ гаргана уу? Хариулт: соронзон орон доторх биес соронзон шинж чанартай болдог ба үүнийг нөлөөгөөр соронзож гэнэ. Соронзон шинж чанар нь удаан хадгалагддаг соронзыг тогтмол соронз гэнэ. Соронзны нөлөөгөөр соронзсон тогтмол соронзон шинж чанарыг арилгахын тулд дотор нь агуулгадах соронзны жижиг хэсгүүд буюу доминуудыг доргиох, халаах, хуваах зэрэг арга хэмжээг авч соронзон шинж чанарыг нь арилгаж болдог байх нэ.
Хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй баярлалаа.